Эдийн засгийн хөгжлийн яамны дэргэдэх хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах төв өнөөдрөөс эхлэн 13-ны хүртэл хөрөнгө оруулалт худалдааны газрын нэрмж 7 хоногийг эхлүүллээ. Хөрөнгө оруулалт худалдаа татвараа санхүү эдийн засгийн бодлогын чиглэлээр нээлттэй хилцүүлэх салбарын танилцуулга, хөрөнгө оруулалтын ганцаарчсан уулзалтуудыг зохион байгуулж, оролцогчдод мэргэжлийн зөвлөгөө мэдээлэл хүргэх зорилготой юм а. Эхний өдөр сэргийгдэх эрчим хүчний салбар ба хөрөнгө оруулалтын боломж сэдвийн хүрээнд хилцүүлэг өрнүүллээ. Монгол улсын эдийн засаг 2025 онд 6.8% өсөлттэй гарч дотоодын нийт бүтээгдэхүүний 89.9 их найд төгрөгт хүрсэн. Сүүлийн жилүүдэд аж үйлдвэржилт хүн амын өсөлт хотчлолт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол улсын эрчим хүчний хэрэглээ жил бүр дунджаар 7-оос 8% өссөн байна. Эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах зорилгоор ойрын 5 жилийн хугацаанд нийт 18.8 их найд төгрөгийн өртөө бүхий 16 эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эрчим хүчний салбар сүүлийн 30-аас 35 жилийн хугацаанд хувийн сектор идэвхтэй ажиллаагүй байна. Маш цөөхөн байна. Тэгээ та бүхэн санаж байгаа тухайлбал бид нар гаднаас нэлээд хэмжээнд мөнгө усгацсан. Тэгээд энэ салбарт дээр бол улс ингээд станц бариад тэгээ мөнгө нь байхгүй юм байна. Станц барьж чадсангүй шүү дээ, тийм ээ. Тэгээ цаашаа бол энийг хувийн сектортэйгээ нээгээд тарифын өөрчлөлт хийгээд ингээд явж байгаа. Гэхдээ ямар асуудал үүсэж байна гэхээр яг энэ салбар дээр бизнесийн хувийн сектор маань хүний нөөцг болцсон байна. Нэг, хоёрдугаарт ажлын туршлага их бага байна. Гуравдугаарт юм банкуудын шаардлага хангаж чадахгүй байна л да. Тэгээ ингээд салбар нөр үр ашигтай болчихсон. Тэгээ үр дүнд нь 8 их найд төгрөгийн санхүүжилтийг тухайлбал Европын сэргээн босголтын банк, Европын хөрөнгө оруулалтын банк ингээ өгөө маш сайн нөхцөлтэй гэдэг. Гэтэл нөгөө талд нь зээлийг нь аваад бизнесээ хийх тэр хувийн сектор маань ингээ байхгүй болцсон байна. Тэгэхээр бид нар чинь одоо хувийн секторыг дэмжих юм бодлого бариад байгаа. Тэгэхээр одоо энийг ингээд бүр эхнээс нь эхлэх юм байна. Хүмүүсийг нь бэлдэх хэрэгтэй юм байна. Тухайлбал одоо яг ингээд эрчим хүчний салбарт эрчим хүчний инженер болъё гэж сурж байгаа оюутны тоо улсын хэмжээгээр 8хан ширэхгүй шүү дээ. Танд бодтоо. Яагаад гэвэл энэ салбарыг төр олон жил ингээд бариад, үнийг нь бариад, хямдхан ингээд бариад ирэхлээр цалин бага, өөрийн сүлжээ үүссэн болохоор залуучууд маань эрчим хүчний инженер болъё гэдэг сонирхол авахгүй шүү. Нөгөө л бидний багшийн цалин бага болохоор багш болохгүй гэдэгтэй адилхан. Тэгэхээр одоо энийг ингээд бүр ингээд шинээр ингээд эхлээд үрж авахаас өөр арга алах. Монгол улсын суурилагдсан хүчин чадал 2024 онд 1350 мегаваттаас 2030 онд 2100 мегаватт хүрч эрчим хүчний импортын хамаарлал 40% буурах, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 9%-аас 25% хүртэл нэмэгдэх, мөн нүүс төрөгчийн ялгарл 3 сая тонноор буурах тооцоолол гарчээ. Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт төсөв хөтөлбөрийг нэмэгдүүлэх нь чухал. Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсний үр дүнд 2025 онд нийт экспортын орлого 15.7 тэрбум Америк долларт хүрч, нүүрсний экспорт 90 сая тоннд хүрч 35%-аар нэмэгдсэн байнамаа. Мэдээж юуны өмнө уул уурхай бол одоогийн байдлаар хамгийн их хөрөнгө оруулалтыг татж байгаа боломжтой салбар байгаа. За мөн цаашлаад одоо сэргээгт эрчим хүч, ногоон эрчим хүч, ногоон технологи, за тэрнээс гадна хөдөө аж ахуй. Хөдөө аж ахуй дотроо бол яванда одоо мал тийм одоо мал аж ахуйн бүтээгдэхүүн тухайлбал одоогийн байдлаар манайх ноос ноолуурын дэлхийн хамгийн том экспортлогчдын нэг болсон байна. Адууны махны хамгийн том экспортлогч болсон байна. Тэгэхээр энэ амжилтаа бас баттгаад илүү нэмэн өртөх шингэсэн бүтээгдэхүүн бас үйлдвэрлээд цаашаа экспортлоод явах боломжтой. Хөрөнгө оруулалтаа ч гэсэн энэ чиглэлээр илүү их татах боломжтой одоо. За одоогийн байдлаар мэдээж урааны төсөл яригдж байгаа. Энэ чиглэлээр дэлхий дээр ураны үн өсөж байгаа. За тэгэхээр энэ чиглэлээрээ бид нэр бас төслүүдэд дэмжиж явах нь онцгой хэрэгтэй байгаа. Газрын ховор элементүүд байна. Неодиум гэдэг жишээлбэл одоо соронзон төрөл бүрийн шинэ энэ технологид хэрэглэгддэг газрын ховор элемент байгаа. Энэ бүхэнтэй үнэн нь өсөж байгаа ийм бүтээгдэхүүнүүдийг бид нар одоо манайд потенциал байгаа дээр нь бас ашиглаад хөрөнгө оруулалтууд татах шаардлагатай. Хөрөнгө оруулалт худалдааны газрын нэрмж 7 хоногийн хүрээнд Монгол улсын эдийн засгийн төсөв санхүүгийн доктортой байдал болон хөрөнгө оруулалтын орчин, татварын орчин ба хөрөнгө оруулалтын боломж, худалдаа бизнесийн салбарын хилцүүлгүүд өрнөх юм а.